чи одоо өстө замд өстө хоёр талдаа дөрвд машин хэд хэдэн моцигтэй цагдаа нар өнөөдөр хөөгж дайлвч. Юунаас энд энэ уулын цаагуур тойроод эсвэл урдчилж очиж бэлтчихэд морь гараад явхад ямар ч хяналтгүй орж ирчээд байна. Энэ нь хүүхдийн амь насанд аюул учруулах төвшөнд хүрчээд байна. Яг үндсэндээ энэ шороон дунд морьныгоо хүүхдээ харах нь битгэл урд явж байгаа томоо морьноос том машиныг хүүхэд харахгүй очиж мөргөөд ухаан алдаж унтсан тохиолдолд нэг биш тохиолдол гараад байна. Одоо үнэндээ эн чинь дахиад даамжирвал хүүхэд машиныг харахгүй байгаа юм чинь машинтай жолооч нар морьтой хүүхдийг харахгүй байх нөхцөл байна штэ. Тээгүүр гараа явчихыг яах юм бэ? Миний танил хүүхэд штэ. Би бол боёо санал гаргаад уяачтаасаа саналын сонсыг бол уяачтай холбооныхан маань яах вэ хамтар шийдэх гэсэн юм санал гаргаж байгаа юм байна гэж ойлгож байна. Та бүхэн нэг талд нь шийдэх юм уу? Эсвэл ийм зохион байгуулалтанд орохын тулд тэр машин тэргийг болиулдаг хүү амтан байвал хэлж өгөөч гэж байна. Монголын мянган хүүхдийн нэрийн өмнөөс би танахтаа уриалж байгаамаа. Холбооны зүгээс нь урлагийн зохион байгуулалтын чанартай зөв шударга техникийн төлөө бүх асуудлыг хийж байна. Одоо орж ирсэн мордыг хүртэл бид нэр дахиж үйлдвэрлэх байдлыг тогтоож, хасаж, шийдэл гаргаж ажиллаж байна. Тэгээд бид бүгд л адилхан. Тийм ээ. Энд тэнгэрээс нэг хүн унаад ирсэн юм биш. Бид хамтдаа уралдаан наадмуудаа хийх гэдэг явж байгаа. Энэ үгний маань таа хүмүүс ойлгоорой. Тэгээд энэ танар маань бол байж байна. Тэнд машинтаа зогсоод энэ тэнд дахиж уусууч тэнд яваад. Тийм ээ. Ийм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийг бол цагдаагийнхантаа бид нэр ирж уулзаад энийг маш чангах юм. Ерөөсөө явж байгаа машин болгоны төгсөөгөө жижиг өндөр хурааж авах хэрэгтэй. Гоо орё. Одоо шүтгэе. За соёлоо мордороо.